Гэхдээ манай намын их хурл болох ч байгаа шүү дээ. Та бүхэн мэдж байгаа тийм. Тэгэхээр намын шийдвэрийг хэн нэгэн хүний хүслээр биш. Намын хамт олонны олонхын шийдвэрээр гаргадаг байхгүй манай нам. Тийм учраас өдөрдох зөвлөлийн хуралч гэсэн ямар асуудал хэлсэн тэрнийг хэн олонхын давуу байдлаар шийдэн тэрүүгээрээ л асуудал шийдэг. Намын их хуралч гэсэн бас тийм байдлаар явах гэж бодож байна. Таныг ерөнхий сайд байхад одоо яг ерөнхий сайдаас огцруулсан тэр процесс өнөөдөр баг яг ингээд давтагдаж байна. Жаргал тулгын Эрдэнэтийг бол яг ингэж огцруулж исэн маа гэсэн хүмүүс бас комент хэлж исэн. Энэ тал дээр та. Харин тэгэл ах шиг үлээ. Гэхдээ яг миний үед бол бас үндсэн хуулинд өөрчлөлт орог байсан шүү дээ. Намайг ерөнхий сайдаас огцруулгаа тийм ээ. Та хүн мэдж байгаа. Дараагийн үндсэн хуулиар орсон өөрчлөлт яагаад орсон бэ гэхээр Монгол Улсын засгийн газрын өөрийнх нь одоо нэг амьдрах насжилтын хувьд бол 1.2 жил гэдэг ийм тоо гарсан байсан тийм ээ судалгаагаар. Тийм учраас яг үгээр ерөөсөө энэ засгийн газрын тогтвортой байдал үйл ажиллагаа нь өөрөө улс орны хөгжилд хамгийн чухал үр гүйцэтгэх нэ гэдэг ийм шийдвэрийн үүднээс 19 онд орсон өөрчлөлт байхгүй юу. Тийм учраас манай засгийн газрын огцорсон Занданчдрын ерөнхий сайдын засгийн газрын огцорж байгаа хоёрын үйл явц бол хоёул өөр Намын байгууллагын сувгаар одоо дахин хийх гэсэн бол багцлын үеэр одоо тухайлбал хоёр нийт дэвшигчээс үүсэлтэд нэг нь явсан ийм дүнтэй байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ер нь яах вэ цаашаа? Яг нь би зөвхөн хувийн хувьд бол баг хурлын хувьд бол намын даргын сонгосон шийдвэр гарсан гэж үзэхгүй байна. Би өөрөө ч гэсэн 14 он та хүмүүс санаж байгаа бол шинжилгээ гэдэг нэг хөдөлгөөн байгуулсан явуулсан тийм ээ. Намын даргыг бол намын их хурл шийдэх ёстой гэдэг ийм байр сууриас тэр хөдөлгөөнийг зохион байгуулсан. Тэр байр суурь дээр ч гэсэн одоо хэвээр байгаа. Тийм учраас яг хөхөр ер нь намын даргыг бол их хурлаараа шийдэх ёстой. Монгол гарч байгаа одоо бүхий сулгаад өөр ер нь Монгол ардын намын гишүүдтэй холбоотой гэдэг юм хэд тодорхой болоод ах шиг байна. Тэгээд хин илүү хулгай хийсэн мэ гэдэг нь ийм асуудал юм чинь ер нь хулгайчдыг олж тогтоож хариуцлага хүлээлгэх асуудал дээр яаж ямар оролцоотой байна вэ? Ер нь бол яг зөвхөн хэвлэл мэдээллийн мэдээлэл дээр л би одоо мэдээллийг аваа явж байгаа шүү дээ. Тэрнээс бол яг өнөөдөр хулгайлын өөр хийсэн юм уу үгүй юм уу гэдгийг тогтооцсон ийм одоо хуулийн хэлтийн байгууллагын шийдвэр нэг даалга байна тийм ээ. Хоёрдугаарт яг хөөр би өөрөө бас хэлмэгдэж явсан. Сошиалар бас одоо намайг ингэсэн тэгсэн гэж баахан явж байгаа л энэ технологи нь угаасаа одоо зарим улс орнуудад хэрэгждэг юм л технологи юм билээ л хэвлэлээр баахан өнрөө дайрч байгаа дараа нь хуулийн байгууллагаар шийдвэр гаргадаг тийм ээ. Тэгвэл өнөөдөр Эрдэнэт гэдэг үнэтэй холбоотой ямар нэгэн хулгайлын өөр юм уу альсвал жижиг дунд үйлдвэрлэл хөгжлийн банк нүүрс гэх мэтчлэн ямар нэгэн юм одоо та бүхэнд мэдээлэл юусоо байхгүй байгаа юм шүү дээ. Тэгвэл Эрдэнэт гэдэг хүн энэ төрлийн ажлыг хийж явахдаа огт тулгай хийгээгүй гэдэг нь тодорхой байгаа байхгүй. Гэтэл яг үгээр ерөөсөө ямар нэгэн зорилготойгоор хүнийг хэлэмгдүүлэх улс төрийн захиалгатайгаар ч юм уу ийм үйлдэлүүд бол явагддаг. Тийм учраас бол эцсийн шийдвэр гараагүй тохиолдол бол хэн ч энд итгэх шаардлага бол байхгүй. Хөдөлгөөний дарга их хурлын дэд даргатай холбоотой гэж энэ асуудлыг өнөөдөр энэ өдөр зөвлөлт дээр ярьдаг л байна. Одоо өдөрдох зөвлөл маань хуралдахгүй нэлээд удаж байгаад хуралдах чинь би зүгээр ярих байхаа л гэж бодож байгаа. Намынхаа дотоод эв нэгдэл бүхий зөвлөлүүд асуудлууд бол өдөрдох зөвлөл дээр ярьж тодорхой улс төрийн шийдвэрүүд гарах болов гэж бодож байна. Өдөрдох зөвлөлийн бишгэлүүдийг яаралтай дуудаж байлаа. Тэгэхээр бодлогын зөвлөлтөөр хамт хуралдах юм. Та бүхэн зараа явуулсан юм гэж байна. За би бол яг зүгээр намын даргын бодлогын зөвлөлийн дэрэгдэх нарийн бичгийн дарга гэдгээр өдөрдох зөвлөлийн гишүүн таслах хэрэгтэйгээр оролцдог байхгүй өдөрдох зөвлөлийн хуралд. Тэгээ манай намын дүрмэнд бол өдөрдох зөвлөлийг бодлогын зөвлөлийн гишүүдтэй хамтдагч одоо өртгсөн хуралдаа хийж болно гэдэг юм заалт байдаг. Тэгээд тэр заалтын хүрээнд л хуралдах гэж байгаа. Мэдээж одоо улс төрийн болоод төрийн ажлын амьдралын одоо ариун туршлагатай улсуудтайгаас зөвлөдөх шаардлага байгаа болов уу гэж бодож байна. Нэг юм ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан төрийн байгуулалтын байнгын орны гишүүд санал хураалтын гэрээ засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй гэдэг. Тэгээд чуулган дээр очихдоо дэмжихгүй дэмжигээд товчоо дараад тэгээд яавал огцруулж болох нь уу гэдгийг тооцож байгаа л хийсэн өөрсдийнх нь тийм үйлдэл гэж харагдаж байна.